За ойрын галт төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл онцгой байдлын ерхий газраас ингээд хүргэж байна. За улсын хэмжээнд 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр буюу одоо өнөөдрийн байдлаар Аранга, Баян-Онгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнг, Төв, Хөвсгөл, Баян Үлгийн уус гэсэн нийт одоо 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ойрын галт төмөр бүртгэгдсэн байна. За дээрх төмөртөл урьдчилсан байдлаар 20 гэр сууц, 19 хашаа сарвч, 1 автомашин, 3273 мал, за ойн 3296 га, хээрийн 35651 га, за нийт ингээд 359505 га талбай өртсөн байна. За ойрын төмрийг унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 727 албаагч, за 68 автомашин, хил хамгаалах байгууллагын 249 албаагч, 34 автомашин, за цагдаагийн байгууллагын 2 албаагч, зэвсэг түвшний 52 албаагч, за 3 автомашин, 1 нисдэг тэрэг, за орон нутгаас 1577 иргэн, 210 автомашин, за 1 трактор, 19 мотоцикл зэрэг за нийт бий бүртгэн ажилласан байна. За Монгол улсын талаас Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаар за 3 удаа, Дорнод аймгийн Баян түмэн, за халахгүй сумаар тус 1 удаа, за бүгд найрамд Хятад ард улсын тал руу нийт 5 удаагийн хээрийн төмөр одоо давж гарсан байна. За яг одоогийн өнөөдрийн байдлаар одоо сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн Чой болсон суманд 1, за Дорнод аймгийн Булган суманд 1 удаагийн одоо ойрын хээрийн төмөрөд бүртгэгдээд байна. За яг энэ гарч байгаа төмөрийн нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдлын ерхий газрын гал төмөртэй тэмцэх газрын ахлах мэрэгчлэлтэн Ахмад Баттөвчнгээс нэмэлт мэдээллийг тодруулъя. 2023 оны 5 дугаар сарын 1-нд Дорнод аймгийн Чой болсон суманд хээрийн төмөр гарсан. За уг төмөрдөр бол онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэрэгжлийн сайн дурын хэсгийн 200 гаруй албаагч, 27 машин техниктэй төмөрийг унтраахаар ажиллаж байна. За уг төмөр нь өчигдөр буюу 5 сарын 1-ний өдөр гарсан. Дорнод аймгийн 3 загал Чулуу хоорот сумдын нутгаар архан дэлгэрээд байна. Өнөөдрийн байдлаар бол онцгой байдлын байгууллага болон орон нутгийн хил хамгаалах байгууллагын мэргэжлийн хамгаалалт унтраахаар ажиллаж байна. За Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн даргын шийдвэрээр төмрийн голомтод үүрэг гүйцэтгүүлэхээр онцгой байдлын ерхий газрын галт төмөртэй тэмцэх газрын байг хурандаа Нямбаягаар ахлуулсан дэмжлэг согсуудлын үндэсний төвөөс 4 эмч хил хамгаалах ерхий газрын эрүүл мэндийн албаны дараагаар ахлуулсан гэдэг 7 оны бүрэлдэхүүн одоо төмрийн голомтын хэсгээр бэлдэж байна. За уг Чой болсон суманд гарсан хээрийн төмөрт хил хамгаалах байгууллагын 8 албаагч бага хэмжээгээр бэртэж төлөгдсөн гэсэн мэдээллийн дагуу Монгол Улсын шадар сайдын чиглэлийн дагуу хэсгээр баг бэлэн болсон байна. За уг төмөрт урдчилсан байдлаар бол 20 орчим айл өрхийн гэр, 28 орчим хасаа сарвч, за 3 автомашин техник одоогийн байдлаар урдчилсан байдлаар төмөрт өртсөн гэсэн мэдээлэл байна. За авар намрын хуурайшилтай одоо бол хуулийн хугацаанд буюу 3 сарын 20-оос 5 дугаар сарын 10, 6 дугаар сарын 10, 9 сарын 20-оос 11 дугаар сарын 10 хүртэл хуурайшилтын нэг аюултай үе гэж үзэж байгаа. Тухайн хуурайшилтын үлрэлт одоо иргэдийн санамсрыг болгоомжгүй хөдөө орон нутгад автомашин техникийн бүрэн бүс техниктэй зорч аялал болон ажил албаар орон нутгад очиж явахдаа төмөр гарах эрсдэл эрсдэлтэй байгаа учраас энэ ойрын төмөр гарахаас уртсан сэргийлж дор доороо иргэдний анхаарахыг бас онцгой ерхий газраас байгууллагаас анхааруулж зөвшөөрлөг өргөж байна. Төмрийн шалтгаан нөхцөлөг бол цагдаагийн ерхий газрын экологийн цагдаагийн алба одоо шалгаж байна. За ер нь ойрын төмрийн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлээс болж одоо ойрын төмрийн 90 орчим хувь нь иргэдийн дандаа санамсар болгоомжгүй үйлдэлээс болдог. За иймээс одоо иргэд та бүхэн маань хэдийгээр одоо онцгой байдлын ерхий газар болон бусад байгууллагаас ойрын гал төмөртэй холбоотой урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байгаа боловч за иргэд маань бас санамсар болгоомжгүй байдлаа галдж байна. За иймээс одоо иргэд та бүхэн маань ой хоёрт явахдаа
За төмрийн хуурайшилт ихтэй үед энэ хаврын хуурайшилт салхишуурхтай энэ байгаа энэ үед бол за төмрийн одоо төлсөн гал тийм ээ асаасан шүдэнц за татсан тамхиныхаа гал цог үнс нурмыг унтраах бүрэн унтраах за төмрийн хуурайшилт ихтэй үед ой хоёрт явахдаа одоо ил задгаа гал төлөхгүй байх за гэр байшин малын хашаас харвч за мөн өвс тижэл худгийн эргэн тойронд бол одоо 100-аас доошгүй метрийн өргөнтэй цорол татах шорон зурвсыг одоо гарах хэрэгтэй байна. За айл өрх бүр одоо халуун үнс нурмаа зориултын тагтай савнд одоо хийх. За мөн нүхэнд хийж одоо булах шаардлагатай байна. За насан туршгүй хүүхдийг бол түүмрийн одоо аюултай үед ой хоёрт болон одоо ойрт явахдаа шүдэнц болон асаагууртаа одоо явуулахгүй байхыг онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.